За эмэгтэйчүүд яагаад нас ахиад ирэхээр гиз хэсгээрээ тархлаад идгийг хэлээд өгье. За ер нь бол манай эрэгтэйчүүд 50 хүртлээр гидсээрээ хөвлөх хэсгээрээ их таргалдаг. Харин эмэгтэйчүүд 50 нас гараад ирэхээр гидс буюу хөвлөх хэсгээрээ таргалдаг штэ. Энэ юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө бидний цэвэршилттэй холбоотой. Өөрөөр хэлбэл бидний биед цэвэршилт явагдаад эстроген гэдэг эмэгтэй даавар маань багассантай холбоотой байдаг. За өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд 50 дөхөд ирэхээр цэвэршилт явагдана. Цэвэршилт явагдана гэдэг чинь тэр эмэгтэйчүүдийн эстроген даавар бага ялгараад бага ялгарч явж байгаад одоо эстроген даавар зогсдог штэ. Үүнийг дагаад хөвлийн хэсгийн тэр өөхийг задалдаг ферментийн үйл ажиллагаа багасдаг. Тэрийн хоолны дуршлыг дарангуйлж байдаг лептин гэдэг даавар байдаг. Энэ дааврын үйл ажиллагаа багасантай холбоотойгоор манай эмэгтэйчүүд хөвлийн буюу гидс хэсгээрээ маш амархан таргалдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн эстроген даавар тэр хөвлийн хэсгийн өөхийг задалдаг фермент болон хоолны дуршлыг дарангуйлж байдаг ферментүүдийг зохицуулаад үйл ажиллагааг дэмждэг. За тэгээд эмэгтэйчүүд цэвэршээд ирэхээр энэ эстроген даавар багасхаар энэ үйл ажиллагаанууд маань багасдаг гэсэн үг байх нь шүү дээ. За мөн эмэгтэйчүүдийн эстроген даавар бидний биед өөх хадгалагдах газрыг өөрчилж байдаг. Өөрөөр хэлбэл өөх тосны хуримтлагдах болон тархалтыг зохицуулж байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээд эмэгтэйчүүд маань залуу байх тусмаа эстроген даавар хангалттай сайн ялгарч тэр өөх тосыг өгзөг болон гуйны арьсан доор ихэвчлэн хадгалдаг бол нас ахиад ирэхээр эстроген даавар багасхаар тэр өөхнүүд чинь хөвлийн хэсэгт ирээд хадгалагдаад байдаг учраас 40-50 насны эмэгтэйчүүд гидс хөвлийн хэсгээрээ тархлаад идэг. Мөн манайхан эстроген даавар гэдээ ярихаар энэ дааврыг зөвхөн жирэмслэлт болон сарын тэмдэгтэй холбоотой даавар гэж ойлгоод идэг. Тэгвэл энэ эстроген гэдэг даавар маань хөвлийн хэсгийн өөхийг задалдаг фермент, мөн хоолны дуршлыг дарангуйлдаг дааврын үйл ажиллагаанд оролцдог байх нь байна. Үүнээс гадна эстроген даавар өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй байдаг. Тийм болохоор эмэгтэйчүүд цэвэршилт явагдаад эстроген даавар маань багасаад байхгүй болоод ирэхээр цэвэршилт нь явагдаж байгаа эмэгтэйчүүд бүх бие ангинаад ингээ өвдөд байна гэдэг чинь ийм учиртай гэсэн үг байх нь байна.